Сайн бацхан уу, манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ яг одоо мөрдлөгийн үе шатандаа явж байгаа бага насны хүүхэдтэй холбоотой нэг маш харамсалтай сэтгэл өвдөн хэргийн талаар ярьж хөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Мэдалин Сорон ээж Jennifer Sora болон ээжийнхээ найз залуу Stephen Stearns-ийн хамтаар Флоридад амьдардаг. Мэдалин 13 настай, саяхан 2024 оны 2 дугаар сарын 22-нд 13 нас хүрсэн. Ээж Jennifer нь Мэдалины төрсөн өдрөөр буюу 22-нд завгүй байсан тул тэд хамтдаа 2 дугаар сарын 25-нд гэр бүл болон Мэдалины найзуудыг өрн 13 насныхан төрсөн өдрийг тэмдэглэсэн. Эргэн тойрных нь хүмүүс Мэдалин охиныг Мэдэ гэж дууддаг юм бэлээ. Би бас амарчлаад Мэдэгээ дуудаа явчээ. За ингээд Мэдигийн төрсөн өдөрч маш дурсамжтай, гоё өнгөрч, маргааш өглөө Jennifer-ийн найз залуу Stephen Мэдийг сургуульд нь хүргэж өгөхөөр Stephen Мэди хоёр гэрээсээ гараа явсан. Үүний дараа тухайн өдрийн 4 цаг 30 минутанд Jennifer Мэдийг сургуулиас нь авахаар сургууль дээр нь утсан боловч Мэдийг хичээлэн тараад гарч ирдэг цагтаа гарч ирээгүй. Тиймээс Jennifer Мэдигийн сургууль руу норон багштай нуулзсан ба Мэди энэ өдөр хичээлдээ огт ирээгүй гэдгийг нь мэдэж авдаг. Ингээд Jennifer Мэдийг хайн Мэдигийн утсан байж болох газруудыг шалгаж эргэн тойрныхон хүмүүс рүү залхан Мэдийг харсан эсхийг нь асуусаар 3 цаг өнгөрч оройны 8 цаг болсон. Jennifer-ийн эргэн тойронд Мэдийг хаашаа явсан гэдгийг мэдэх ганц ч хүн байгаагүй тул Jennifer оройны 8 цаг болоход цагдаагийн хэлц рүү залхан Мэдийг алга болсон тухай хэлж тэмдэглүүлсэн байдаг. За 13 настай Мэдийн охиныг алга болсон гэх дуудлагын дагуу цагдаагийн ажилтнууд Jennifer-ийн гэрт ирж Jennifer Stephen хоёроос мэдүүлэг авсан. Энэхүү мэдүүлэгт Мэдитэй хамгийн сүүлд хамт байсан гэх Jennifer-ийн найз залуу Stephen хэлэхдээ би Мэдийг өглөөний 8 цагт сургуулийнх нь хажууд байх сүмийн урд буулгах чад явсан. Түүнийг сургууль руугаа орж байна л гэж бодсон. Хаашаа явсныг нь сайн мэдэхгүй байна. Машинаас буусныхаа дараа л нэг тийшээ явсан бололтой хэмээн мэдүүлэг өгсөн байдаг. За Stephen Jennifer хоёроос мэдүүлэг авсныхаа дараа цагдаагийн ажилтнууд Мэдигийн багш нар болон найзууд гээд Мэдитэй ойр байдаг, Мэдийг хаашаа явсныг мэдэж байх боломжтой хүмүүсээс ч мөн мэдүүлэг авсан. Гэтэл Мэдигийн багш нар болон сургуулийнх нь найзууд Мэдийг сүмийн урд буугаад сургууль руугаа алхсан гэдэгт бүгд нэгэн зэрэг гайхширч исэн. Учир нь хэдийгээр Стефни Мэдийг урд талд нь буулгасан гэх сүм сургуультай нь ойрхон байдаг ч өөр ямар ч эцэг их тэнд хүүхдүүдэд буулгаад байдаггүй. Ер нь л бол эцэг эхчүүд хүүхдүүдэд сургууль нь хүргэж өгөхдөө сургуулийнх нь урд буулгадаг. Сүмийн урд буулгаад орхих ямар ч шалтгаан байхгүй. Цаашлаад өөр нэгэн хачирхалтай зүйл нь гэвэл Мэди тухайн өдөр уцаа сургууль руугаа авч явуулгүй гэртээ орхичихсан байсан. Ер нь бол зөвхөн хүүхдүүд ч биш, насанд хүрсэн хүмүүс хүртэл гэртээ уцаа үлдээчихэд гараад явдаггүй шүү дээ. Өмнө нь байнга уцаа биедээ авч явдаг байсан Мэди яг энэ өдрөл ганцхан уцаа гэртээ үлдээчихсэн байсан. Ээж Jennifer-ийн хэлж байгаагаар бол Мэди уцаа гэртээ мартаад явах нь хэвийн үзэгдэл хэмээн хэлсэн. Харин эсвэргээрээ Мэдигийн найзууд нь Мэдиг уцаа гэртээ мартсан гэж байхыг өмнө нь нэг ч удаа харж байгаагүй хэмээн мөрдөгчдөд хэлсэн байдаг. Үүнээс гадна Мэдигийн багш нар дуу нэгтэйгээр цагдаагийн ажилтнуудад Мэди бол хизээж шалтгаангүйгээр хичээлээ таслаад явах хүүхэд биш гэдгийг нь хэлсэн. Тухайн өдөр Мэдиг хичээлдээ ирээгүй болохоор нь багш нар нь юу болсныг нь асуухаар Jennifer-тэй холбогдох гэж оролцсон боловч Jennifer утсандаа огт хариулаагүй талаар мөн мөрдөгчдөд хэлсэн байдаг. За ер нь бол Stephen Jennifer хоёроос за цаашлаад Мэдигийн эргэн тойрны хэд хэдэн хүмүүсээс мэдүүлэг авсныхаа дараа мөрдөгчд энэ хэрэг зүгээр ч нэг өсвөр насны хүүхэд гэрээсээ зүхтаасан явдал биш. Энэ бүхний цаана өөр ямар нэг зүйл байна хэмээн сэжиглэж эхэлсэн. За мөрдөгчд Мэдигийн эргэн тойрны хүмүүсээс мэдүүлэг авч явах үед Мэдиг эрен хаах ажиллагаа эрчимтэй үргэлжилсээр л байсан. Нийт 50 цагдаагийн офицерууд өнөрч нохтынхон хамтаар за цаашлаад хэд хэдэн эрен хаах аврах багийн сайн дурын ажилтнууд тэдэнтэй нэгдэн Мэди охиныг сургуулийнх нь эргэн тойронд хотын төвөөр, хотын захаар байх ой модтой хэсгүүдэргээд бүхэл газруудаар самнан эрен хайж исэн. Үүгээр цогсохгүй олон нийтийн сүлжээ, телевизийн мэдээгээр хүртэл Мэди охины алга болсон тухай зарлаж, Мэдиг үдсэн харсан хүн байвал яаралтай цагдаагийн газарт мэдэгдэнэ үү хэмээн зарлал тараасан байдаг. За энэ бүхэн болж байх явцад Мэдигийн ээж Jennifer Fox News гэх мэдээний сувгаар ярилцлага өгсөн. Энэхүү мэдээг үзсэн хүмүүсийн дийлэнх нь Jennifer-ийг хэтэрхий тайван юу ч болоогүй юм шиг зүгээр л онлайнаар ажлын ярилцлага өгч байгаа мэт сэтгэл хөдлөлтөй байгаад маш их шүүмжлэлтэй хандсан. Мэдээж хүн болгоны сэтгэл хөдлөл, шаналл зовоороо илэрхийлэх биеийн илэрхийлэмж нь ондоо.
Гэхдээ би ч бас Jennifer-ийн үхсийг ярилцлагыг нь үзээд тэндээс ямар ч санаа зовлонсон, сэтгэл нь өвдсөн тийм байдлыг бол олж хараагүй. За энэхүү ярилцлагын дараа Стивен Jennifer хоёр дахин хэд хэдэн телевизийн нэвтрүүлгүүдэд орж олон нийтээс Мэдийг олоход өөрсдөд нь туслахыг гуйж исэн ба энэхүү ярилцлагуудаа бол тэд маш их сэтгэлээр унсан, аргаа барсан, зовж хансан байдалтай харагдчихсэн. Тэр тусмаа Jennifer-ийн найз залуу болох Стивен ярилцлагынхаа үеэр ихэр татаж уйлан Мэдийг гэртээ эргэж ирээсэй гэж хүсэж байгаа талаараа болон Мэдийг алга болсон өдөр сургуулийнх нь урд хүргэж өгөөгүүдээ харамсаж өөрийгөө маш ихээр буруутгаж байгаа талаараа ч мөн ярьсан байдаг. За өмнө нь хэлсэнчлэн Мэдий сургуу алга болсон өдрийнхөө өглөө уцаа гэртээ орхиод хичээлдээ явсан. Тиймээс мөрдөгчдийн дараагийн хийх зүйл нь бол мэдээж Мэдигийн утсыг нь шалгаж үзэх. Ингээд мөрдөгчөд Jennifer Stephen хоёрт Мэдигийн утсыг шалгаж үзэх хэрэгтэй байгаа талаараа хэлэх үед Jennifer Stephen хоёр Мэдийг алга болсон өдөр Мэдигийн утсыг нь оролдож жагаад санаандгүй байдлаар утсан дээр нь байсан бүх зүйлийг арилгачихсан гэдгээ мөрдөгчдөд хэлсэн. За энэ нь мэдээж мөрдөгчдөд бүр ч илүү с ิจ гтэй санагдсан гэдэг нь бол ойлгомжтой. Гэхдээ мөрдөгчдөд Мэдигийн утсан дээр байсан мэдээллүүдийг сэргээн шалгаж үзэхэд асуудал үүсээгүй. Ингээд мөрдөгчөд Мэдигийн утсан дээр байсан мэдээллүүдийг сэргээн шалгаж үзээд үнэхээр аимшигтай зүйлсийг олж илрүүлсэн. Мэдигийн утсан дээр Мэдид нас бие төрсэн эмэгтэй хүний дотор хувцснууд өмсүүлэн зургийг нь дарсан байсан ба Мэдигийн нууц биеийн хэсгүүдийн зургийг энд тэндээс нь маш олон байрлалаар дарсан байсныг мөрдөгчөд олсон. Цаашлаад Jennifer-ийн найз залуу Стивен Мэдийг хүчирхийлж байгаа маш олон бичлэгүүд Мэдигийн утсан дээрээс олдсон бөгөөд энэ бүх бичлэг зургнууд нь анх 2021 оны 12 сараас эхлэн Мэдийг Орос ороггүй алга болох хүртэл буюу 2024 оны 2 сар хүртэл авсан зураг бичлэгнүүд байсан. Тэгэхээр Мэди охин 11 настай байхаасаа эхлэн Стивен гэхийн гаж донтой адгуусны гарт 2 жилийн турш бэлгийн хүчирхийлэлд өртөн өдөр бүрийг дарамт хахалтанд өнгөрүүлжсэн гэсэн үг. Цаашлаад Стивен энэхүү аимшигт хүчирхийллээ Мэдигийн утсан дээр зураг бичлэг болгон хадгалж авдаг байсан ба Мэдиг утсан дээрээсээ энэхүү зураг бичлэгнүүдийг устгахгүй байхыг түнд тушаадаг байсан. За мөрдөгчд энэхүү зураг бичлэгнүүдийг олсон даруйда буюу 2024 оны 2 дугаар сарын 28-нд Стивенийг насан туршаагүй хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн садар самуун зураг бичлэг хийсэн гэх хэрэгүүдээр тэр дорн баривчлан хорсон. Стивен шүүхэд барьцаа төлбөр төлөөд шүүх урлаа хүртэл суллагдах хүсэлт гаргасан боловч шүүгээс энэхүү хүсэлтийг нь бол хүлээж аваагүй. За 3 дугаар сарын 1-нд цагдаагийн газраас албан ёсоор Мэдийг айл хэдийн амь насаа алдсан байх өндөр магадлалтай тул цаашид үргэлжлүүлэн цогцыг нь хайх болно гэдгээ мэдээгдсэн. Мөрдөгчд яагаад ийм дүгнэлтэнд хүрэх болсон бэ гэхээр тэд Jennifer-ийн байрны хяналтын камерыг нь шалгаж үзээд Мэдий алга болсон өдрийн өглөөний 7 цаг 35 минутанд Стивен гэрээсээ гараад байрных нь ард талд байх хогийн савнд нэгэн ууттай зүйл хайж байгаа бичлэг нь хяналтын камерт бичигдүүлсэн байсан. Үүний дагуу мөрдөгчөд тэрхүү хогийн савыг шалгаж үзэхэд Стивений хайсан ууттай зүйл нь Мэдигийн хичээлийн цүнх болон хичээлдээ ашигладаг компьютер нь байсан болохыг олж илрүүлсэн. Цаашлаад өөр нэгэн хяналтын камерын бичлэгэн дээр өглөөний 8 цаг 15 минутанд Стивен жолоо бариад харин хажууд нь Мэдий суугаад явж байгаа дүрс мөн бичигдүүлсэн байсан. Гэхдээ энэхүү бичлэгэн дээр Мэдий унтж байгаа аль эсвэл ухаан алдсан байгаа эсэх нь тодорхойгүй байсан ч хэрэг дээр ажиллаж исэн шинжээчид хяналтын камерын бичлэгийг үзээд Мэдий энэ үед аль хэдийн амьсгал хураасан байх боломжтой хэмээн таамаг дэвшүүлсэн. Дээрээс нь Стивен мөрдөгчдөд мэдүүлэг өгөх үедээ Мэдийг 8 цаг ихэд сургуулийнх нь ойрхон байдаг сүмийн урд буулгасан гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр Стивений өгөөд байгаа мэдүүлэгнүүд бүгд худлаа болох нь эндээс харагдаж байгаа. За энэхүү таамаглалууд дээр үндэслэн цагдаагийн газраас 3 дугаар сарын 1-ний өглөө Мэдийг аль хэдийн амь насаа алдсан байх өндөр магадлалтай хэмээн мэдэгдэл хийсэн бол яг тухайн өдрийн үдээс хойш 4 цаг 30 минутанд Old Hickory Road гэх газрын ой мод ихтэй хэсгээс Мэдий охины цогц нь олдсон байдаг. За яг одоогоор бол 13 настай Мэдий охины амь насаа алдсан хүн амны гэмт хэргийн мөрдөн шалгах үйл явц үргэлжилсээр байгаа. Мэдигийн задлан шинжилгээний хариуч одоохондоо ил болоогүй. Стивенээс мөрдөгчөд мэдүүлэг авахар хэд хэдэн удаа оролцсон боловч Стивен мэдүүлэг өгөхөөс татгалзаж юу ч ярихгүй байгаа нь мөрдлийн үйл явцыг мөн удаашруулж байгаа. За эндээс нэг маш том асуулт олон нийтийн дунд гарч ирж байгаа нь Мэдигийн ээж Jennifer энэ бүхэнд холбоо хамааралтай юу гэсэн асуулт. Мэди 2 жилийн турш бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Стивен Мэди охиныг хүчирхийлж байгаа бүх зураг бичлэгнүүдээ
Майдагийн утсан дээр болон өөрийнхөө утсан дээр хадгалдаг байсан. Jennifer яг нүднийхээ өмнө болж байгаа энэ бүх зүйлсийг огт мэдээгүй, юуж гадарлаагүй байх боломжтой юу? Цаашлаад Майдийн орц сураггүй алга болсон өдөр Jennifer мөрдөгчдөд Майдийг сургууль руугаа орох гээд явган хүний гарцаар зам гарч байгаа бичлэг замын хяналтын камерт бичигдэн үлдсэн байсныг нь өөрөө олж үзсэн талаараа мэдүүлэг өгсөн. Гэтэл шинжээчдийн үзэж байгаагаар бол Майди 2 дугаар сарын 26-ны өглөөний 7 цагийн үед Стивен Майдигийн цүнх болон лаптопыг гаргаж хогийн савнд хаяхаас ч өмнө айл хэдийн амь насаа алдсан байсан хэмээн үзсэн. Бас Майдигийн ямар ч дүрс сургуулийн урт талын хяналтын камерт бичигдэн үлдээгүй байсан. Тэгэхээр Jennifer яагаад мөрдөгчдөд худал мэдүүлэг өгсөн бэ? Үүнээс гадна Стивен, Jennifer хоёр хамтдаа мөрдөгчдөд Майдигийн утсыг үзэж байгаад санаандгүй утсан дээр нь байсан бүх зүйлсийг устгахчихсан гэж мэдүүлэг өгсөн. Тэгэхээр хэрвээ үнэхээр л Jennifer гэрт нь болоод байгаа аимшигтай зүйлсийн талаар юу ч мэдээгүй байсан бол ядаж Майдиг алга болсон өдөр утсыг нь үзэж байхдаа бүх зүйлийг олж мэдэх ёстой байсан. Гэтэл яагаад Jennifer юу ч болоогүй юм шиг Стивентэй нийлээд худлаа ярих болсон бэ? Үүнээс гадна Майди хэрвээ өглөөний 7 цагийн үед гэртээ амь насаа алдсан бол энэ үед нь Jennifer яг хаана юу хийжсэн бэ? Гэх мэт маш олон асуултууд араасаа гарч ирсээр л байгаа. За яг одоогийн байдлаар олон нийтэд ил болсон ийм л мэдээллүүд байна. Ер нь бага насны хүүхэдтэй холбоотой гэмт хэрэгүүд хамгийн сэтгэл өвдөхөн хүн тэргүүд байдаг. 13 настай өөрийгөө ч хамгаалах чадваргүй тэр жоохон охин 11 настайгаас эхлэн бүхэл бүтэн 2 жилийн турш тэр аймагчтай араатны гарт хүчирхийлэл дүртэй амьдарч исэн гэдэг бол төсөөлөхөд ч бэрх санагдаж байна. За цаашдаа мөрдлийн үйл явц үргэлжилсээр гэмт хэрэгтэн аль эсвэл гэмт хэрэгтнүүд баригдаж бүх зүйл ил тод болох байх. За тэр үед нь мөрдлийн явцад илэрсэн бүх зүйлсийг нэгнгүү задалж яриад энэхүү хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар та бүхэндээ өөр нэгэн бүтэн бичлэг хийгээд оруулах болно. Та бүхэн маань бас энэхүү аимшигтай хэргийн талаар юу бодож байгаагаа доор комент сект бичиж бусадтайгаа мөн хуваалцаарай. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, сабскрайба дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд нотификейшн очих болно шүү. За ингээд дараагийн 7 хоногт шинэ дугаараар уулзлаа. Түр баяртай.